Орхон аймгийн ерөнхий боловсролын 1-р сургууль үүсгэн байгуулагдаад 50 орчим жил болж байна. Одоогийн байдлаар сургуулийн нийт сандал ширээний 90 орчим хувь нь стандартын шаардлага хангах болжээ. Сурагчдын амралтыг хэлснээр 8 ангийн сурагчдын эцэг эхчүүд хамтран нийт 40 сандал, 40 ширээг өөрсдийн хамтын ажиллагаагаар шинжилж тус ангийг тогтжуулжээ. Энэ ширээ сандлууд ерөөсөө баг биднээс үеийн ширээ сандал байх шиг байлаа. Тэгээ нэг хүүхдүүд болсон нөгөө анги дээр нэг богч ажиллаа явгал бохоо ширээнд ороо наачдаг. Яг тэр үеийн яг ширээ задлахад ерөөсөө баг худалч миний үеийн бох хүртэл явж байгаа юм шиг л тиймэрхүү юм харагдчихсан. Бох ажилласан цаас байна. Бүр ширээний завсар хүртэл нэг би эндээ бичсэн бичиж үерхлийн захианы зураг хүртэл явж байсан. Аав ээжүүдийн хувьд бол яг хүүхдтэй нөгөө юунд бол сурах орчинд бүрдүүлж өгөх нь бол ерөөс эцэг эхчүүдийн үүрэг орой л гэсэн бодлоор энд нь гар бие оролцсон. Тэгэхээр нийт 40 сандал 40 ширээг бол бүгд нөгөө хэмжээ дамжаа өндөр ном урт бог нь бол ондоо энэ анхны сургууль байгуулалтаас агуулад эвдрээд зас сэлбийн зас сэлбэд нөгөө нэгэн жигд бус болцсон байсан. Тийм учраас хүүхдүүдэд зориулж бол ширээ сандлууд өндөр намын урт богны бас эвлүүлж яг нэгэн жигд болохын тулд хичээл ажилласан. Тэгээд энд бол тэгээд хүүхдүүдийн бүх аав ээжүүд яг нэгэн санаа зорилготой хүүхдүүдийг сурах орчин сан бүрдүүлж өгөх гэсэн хүсэлтэй бол гар бие оролцсоосоо. Тэгээд эндээс бол ерөөсөө аав ээжүүд бүгд нэг ажлын завчлагаар яг нэгдсэн журмаар компаничлуулж ажил хийгээгүй. Ерөөсөө бүгд нэгэн жигд ажлынхаа завчлагаар хин завтаа гүйж тэр би энэ хийсэн яваар бүгд л гар бие оролцож байна. Ширээ сандлыг бүгдээ сайхан болгож өгсөн. Ер нь манай одоо эцэг эхчүүд бол айгүй тийм мандах санаачлагтай тэг хүүхдүүдийнхээ одоо сурах энэ орчин тий анги танхим нөхцөл болцоо одоо багшийн багшид шаарддаг одоо тоног төхөөрөмжөө эдийн тий тэр болгоныг одоо хангаж ингэж хамтарч ажилладаг. Тэгээд сүүлийн 12 сард манай сургууль нөгөө эцэг их багш сурагчдын гурвалсан харьцаа гэдэг хичээлүүд дээр одоо нөгөө эцэг ихийг нэг хоёроор нь ураад ингээд суулгаж ирсэн л да. Ер нь хүүхдүүд нөгөө хөл хориотой цахимаар одоо хичээлсэн үед эдгээр маань нэлээд хоцрогдолтой ингээд байсан учраас тий багш сурагчдын энэ гурвалсан харьцааг харуулахын тулд ер нь хичээлийн үйл ажиллагаа хүүхдүүд маань ямар одоо суралцдаг юм бэ гэдэг одоо үүднээс эцэгчүүд маань нэлээд одоо 14 хоног бол хичээл дээр суусан. За ингээд суугаад ингээд явцдаа ер нь ээж аваад маань ингээд яриалсан. Энэ ширээ маань болоо бараг тий сургууль үүссэн цагаас эхлээл миний одоо байсан ширээ ингээд байна. Тэгээ бүгдээрээ энийг тийм яаж засаж сайжруулах вэ гэ хоорондоо ярилцж байсан. Тэгээд багш надад бас санал хэлсэн. Амралт одоо хүүхд амраал эхний өдрөөс нь бид нэг ширээг аваа явчих. Тэгээд бүх нөөц болцоогоо ингээд дайчлаад тэгээд бүгдээрээ засаж хэлбээд ингээд сайжруулъя гэдэг. Тэгээ багш миний хувьд болохоор айгүй мундаг одоо баярлаж хүлээж авсан л да. Тэгээд аав ээжүүд маань ачиж авч яваад тэгээ энэ ширээ маань болохоор яг үгээр бас сэлбэх одоо зүйлүүд зөндөө байсан төмөрнөөс ахуулаад тий төмөр одоо энэ тавцангаас ахуулаад тэгэл гэр гэрээсээ байгаа нөхцөл болцоогоор яг ижилхэн хэмжээтэй ижилхэн одоо энэ тавцантай ингээд болгоод өнөөдрийн хүлээлгэхэд өгсөнд нь үнэхээр их баяртай байгаа. Тий одоо хүүхдүүдээ эрхийн хүлээгээл тий нөгөөд бол маань фэйсбүүк энэ дээр тавьсныг нь хараад аюу баярлал хичээл хизээ орох бол нэг хоошлцсан гэсэн чи жоохон дургүйхан шиг л байна штэ. Сурагчдын сурлагын чанарыг дээшлүүлэх, илүү хөгжүүлэхэд багшийн үүрэг оролцооноос гадна сурах орчин шаардагддаг. Анги танхимын тогтчлолт нь ширээ сандал, тухайн хичээл зориулсан эд материал гээд олон зүйлс бий. Хүүхдүүдийнхээ сурлагын чанарыг дээшлүүлэх, илүү тав тухтай орчинд хичээллэх боломжоор хангахад эцэг эхчүүдийн үүрэг оролцоо чухал үүрэг гүйцэтгэж байна. Үнэхээр их сайшаалтай байгаа. Тэгэхээр танаа одоо яг энэ сургуульд одоо яг шинээр ширээ тавигдсан хичнээн анги байгаа тий. Хуучны бас нөгөө ширээ сандалтай хичнээн анги байгаа юу? За би сая бол инглишээр. За эрх намар бол одоо бас улсын их хурлын гишүүн Батлуут даргын одоо бас санаачлагаар нэг цөөн хэдэн сургуулиудад нэг ангийн ширээ сандал өгсөн. За тэр ширээ сандал бол тавиад одоо нэг жилийн жил болох гэж байна. За тэрний өмнө бол нэг цэнгэр ширээ гэдэг юм да. Хятадаас тэр цэнгэр ширээ манай багын нэг 3 ангид байдгийн. За тэгээд тэр ширээвэл одоо бол нэг 4-5 жил болж байгаа ширээ сандал. За тавцсан нь бол харьцангуй гайгүй. Сандал нь нэвдрэлтэй. Тэгээд нэг төмрүүд нь ингээ сэтрээд идэрчдэг. За тэгээд бусдул дандаа ерөөсөө хуучин байгууллагатаа би болсон ширээ сандалууд байна.
Ер нь байдаг л да. Тий яг өгөр чинь эн чинь өөрөө стандарттай шүү дээ. За ангид байгаа ширээний өндөр наснасаа хамаарат ямар өндөртэй байх вэ? Сандал нь ямар одоо өндөртэй байх вэ гэдгийг стандарт хэмжээ байгаа шүү дээ, тий. Тэгээ ер нь бол яг сүүлийн үеийн стандартаараа бол хүүхдүүдийг нөгөө саланг сандалтаар суух, артаа сандалтаар суух гэдэг бас шаардлага тавьж байгаа юм байна лээ. Гэхдээ бидний үеэс эхлээд ерөөсөө ийм нэг ижилхэн сандалтаар суугаад ирсэн, тий. Тэгээ арийнхын ширээ бас хүүхдийнхаа төршлөг бас болоо явчихдаг учраас бол бас болохгүй зүйл байхгүй. Хамгийн гол нь зүгээр ширээ сандлын хувьд бол хүүхдийнхаа одоо нөгөө өндөртөл тохирсон байх хэрэгтэй. Тэгэх юм бол одоо харьцангуй бас тогтоол гэсэн үг л дээ. Ер нь сургуулийн орчин бол эцэг их сургууль мужиулэгч сургуулийн захиргаа хамтын үйл ажиллагаан дээр одоо сайжирдаг юм байна. Эцэг эхчүүд бол хүүхдийнхээ сургууль одоо орчны тогтоо аятай байх энэ нөхцөлд байнга анхаарал тавих хэрэгтэй гэж боддог. Тэгээд зөвхөн санал ширээний асуудал биш. Бид нар одоо сурлагын одоо амжилт хүүхдүүдийн одоо хүмүүжлэлтэй холбоотой асуудлууд гэдэг зөндөө асуудлаар эцэг эхийн зөвлөлд ажилладаг. Тэгэхээр манай сургууль дээр бол ялангуяа манай 8А ганц аваа багштай ангийн хувьд бол эцэг эхийн багууд хуваагдаад эцгийн зөвлөл дээр 4 багаар ингээд удирдлагын тагаа явдаг. Тэгээд тодорхой хэмжээний ажил санаачлал явж байгаа. Энэ ажлын хүрээнд бид нар бас ярилцаад ер нь бол хүүхдүүдийнхээ одоо хүмүүжил сурлагын одоо акцийг дээшлүүлэх тал дээр хичээл дээр нь багшийн санаачлагаар суусан. За энэ сууж явах явцад бол хүүхдүүд яагаад босоод өмөлөд байдیں۔ Хичээлдээ яагаад одоо итгэхгүй байдیں ч гэдэг юм уу. Сургуулийн одоо сурлагын акц яагаад гарахгүй байна. Багшийн ур чадвар ямар ингээд эцэгчүүдийн хяналт явахын зэрэгцээгээр одоо тэр миний хэлдэг тэр сургуулийн одоо сандал ширээ хуучирсан гэдэг юм уу. Эсвэл одоо хувцас хонроо үлгэж чаддгүй ч гэдэг юм уу. Эрүүл ахуй халдвар хамгааллын дэглэм яаж байх вэ? Одоо тухайн одоо сургуулийн цагаар хүүхдүүдийн одоо унд хооллох асуудал гэдэг ингээд олон асуудал байгаа. Тэгээд энэний нэг ажил бол бид нар энэ санал ширээгээ сольчихё. Тооцоо гаргахад бол нэг 6-7 сая төгрөгийн тооцоо гарч байгаа. Тэгээд бид нар бол тийм мөнгө бол мэдээж одоо төсвийн байгууллагатай байхгүй. Эцэг эхчүүд тийм мөнгө гарах боломж байхгүй. Тэгээд бид нар бол гарц хайжгаад хуучин ширээгээ өнгөлөө тавьчихвал зүгээр юм байна. Нэгт хоёрт одоо ширээгээ өнгөлцсөн чинь бид нар дараагийн одоо захим хичээлүүдтэй холбоотой проектор мөн одоо дэлгэцийн захин дэлгэцээр одоо сургалт явуулах ийм үйл ажиллагаа шилжих бас нэг юм хэрэгж байгаа. Өндөр байгаа эцэгчүүд бүгдээрээ одоо хүүхдүүд маань бүгдээрээ энэ ширээ сандал дээр ирж хичээлээ ихийг маш их хүлээж байгаа. Одоо сонсоод сэтгэл нь хэрэг өндөр шүү дээ. Яг энэ үйл ажиллагааг манай гэрт хийсэн байгаа. Манай ашаанд хийсэн байгаа. Тэгэл өөрөө ч гэсэн оролцоод бүх юмаа хийж исэн. Тэгэхээр одоо тэр гоё ширээ сандал дээр ирж хичээл номоо хийхэд бас дуртай л байгаа. Дээрээс нь нөгөө нэг бас яг танаа одоо гэрт энэ үйл ажиллагааг хийсэн энэ ангийн бас эцэг эхчүүдийг нэгтгэх бас нэг гол хүч болсон баг тийм энэ ажил бол. Тэгсэн харин энэ сургууль дээр хийхээр арай бас нөгөө ажиллагаа нь их болохоор тэгэхээр нэг бүр том хашаанд зөндөө их хийж байгаа болохоор тэндээ бүгдээрээ ажлынхаа юугаар л хийсэн дээ. Хүүхдүүдийнхээ хуучин сандал ширээг шинжилэхэд сургуулийн эцэг эхийн зөвлөлийн гишүүд, сурагчдын эцэг эхчүүд хамтарсан байна. Тэд сурагчдын улирлын амралтыг тааруулж өөрсдийн ажлын зав шилөөгөөр хүүхдүүдийн төлөө санаа нэгтээ ажиллаж дууслаа.